Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны нөөцийн 70%-ийг, дэлхийн цэвэр усны нөөцийн 1%-ийг бүрдүүлдэг байна. Хөвсгөл нуурын байгалийн зохицолборт газарт нэг жилд 60 мянган жуулчин зочилдог бол ханх хатгал орчимд тус бүр нь 3 мянган хүн аж төрж байна. Хангаа газрын хамгаал үзэсгэлэн үзэж хөгс сувд хөвсгөл далайн ээжийг зорж байгаа хүн бүрт хандаж уриалъя. Эргэн та хөвсгөл далайд аялахдаа тусгай хамгаалтай газар нутгийн тухай хууль дүрмийг чанд мөрдөж зөвшөөрөгдсөн отоглох цэг жуулчны баазад байрлах, хог хаягдлаа англин ялгаж зориултын ууд савнд цуглуулан зөвшөөрөгдсөн цэгт хаяж хэвших. Нуурын усанд машин эд зүйлсээ угаахгүй байх, машиныхаа цонхоор ус ундааны шил сав, хог хаяхгүй байж ийм үйлдэл гаргасан бусад жуулчдад шаардлага тавих. Хөвсгөл нутгийн онцлог зан заншил, уламжлалт, зан үйлд хүндэтгэлтэй хандах, ил задгай бие засаж, байгаль орчныг бохирдуулахгүй байх. Өчийн 23 цагаас өглөөний тэг 7 цаг хүртэл хөгжим хэрэгсэл, машины дууд дохио хэрэглэхгүй байж, бусдын амар амгалан байдлыг хангах. Нутгийн иргэдийн амжиргааг дэмжиж, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахыг эргэн танд уриалж байна. Ирсэн зочид буцахад их дэлхий унхан хിവэрэ үлдвэл эргэж ирэхэд тань далайн ижи баяртайгаар угтах болно. Ёс зүйтэй аялцгаая. Хөвсгөл нуурын байгалийн зохицолборт газрын орчны бүсийн иргэдийн амжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл.